компани байгуулж байгаа улсууд зээлцчиг хамрагдаж чаддгүй, тендерч оролцож чаддгүй нь түүний үнэн. Одоо худалдаа авах үйл ажиллагаанд оролцох гэх зэрэг анхаарч эхлээд компани байгуулсан учраас орохгүй, түүхэнд нь байхгүй гэд энэ мэтлэнгээр хаадаг байхгүй юу? Тэрүүний энэ бодлогоо, энэ бодлого шийдвэртэй тусгай ажиллах боломж болцоо нь хэр байдаг юм болоо? Жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын үйлдвэр эрхлэгч нартай ингээд жид болгон бизнес уулзалт форумд явагддаг. Энэний үйлдэл ер нь харагддаг байхгүй юу? Энэ удаагийн энэ үйл ажиллагаагууд нэлээхэн үр дүнтэй тэгээд яг хөрсөн дээрээ буусан энэ үйлдвэрлэгч эрхлэгч нарыг дэмжсэн гойгой сайхан шийдвэр гараасаа гэж хүсэж байна. Сая эрдэнэ үйлдвэр дээр гасан байхгүй юу? Яагаад тэгэхээр эрдэнэ үйлдвэрийн хүмүүс компаниуд тэнд орохгүй байсан. Тэгсэн чинь нөгөө энэ үйл ажиллагааг 2 удаа хийсэн үйлдвэрчсэн газрыг оруулна. Энэ дээр хийх гэж байгаа айлыг оруулна. Нэг айлын Улаанбаатарын тэр компани зориулаад тендер гаргаж байгаа байхгүй юу? Ийм байгаа жишээ тодхон байгаа учраас энэ шударгын өсөлтөний хэрэглэх чиглэлийг ирэх ашигыг хамгаалах байгууллагын салбарыг дөрөвдөө хүн шиг санхүүжүүлээд хүмүүсийн орон тогт болсон нээж өгөөд ажиллаж өгвөл энэ бизнес нэлээд их том тусдын болох юм болов уу гэж бодож байна.